Улсын хурлын даргын 96 дугаар захирамжаар бас байгуулагдсан даатгалын хуулиуд дээр үнэлт өгүүлэлт өгөөд за ингээд шаардлагатай хууль тогтоомжийг одоо бас боловсронгуй болгох ийм ажлын хэсэг одоо байгуулагдаад 2 дахь удаагийнхаа хурлыг сая амжилттай хийж дууслаа. За ер нь бол одоо даатгалын суур одоо хууль бол 2004 онд шинжлэгдсэн байд юм байна. Тэгээ өнөөдөр яагаад одоо ард иргэд аж ахуй нэгж байгууллагууд өөрийнхөө бизнесийг урьдчилан одоо эрслээс хамгаалах одоо гол хэрэгсэл бол өөрөө даатгал байгаад байгаа. Энэ том даатгалын одоо үйлчлэгийг авснараа надад одоо ач тустай эргээд би ирээдүйд ийм үүсэх том эрсдлийг одоо хамгаалж өгч байгаамаа гэдэг дээр бас мэдлэг мэдээлэл бас нэгдүгээр тутмаг байна. Хоёрдугаарт өөрөө даатгал бол одоо яг л бидний өнөөдөр авж байгаа бас хоол хүнс болон одоо энэ ипотекийн зээлийн одоо чирэл төлдөг утасныхаа төлбөрийг одоо зайлшгүй төлөх ёстой гэж боддогтойгоо адилхан түвшинд одоо бас даатгалыг авчрах нэг шаардлагатай байгаад байгаа. Даатгалын мөнгө төлөөд байгаа мөртлөө яг нөгөө шаардлагатай үедээ хурдан хугацаанд цаг алдахгүйгээр даатгалаасаа нөхөн төлбөрөө аваад эргээд одоо аж амьдралдаа одоо хэвийн үйл ажиллагаанд ороод ингээ явдаг ийм нөхцөл бүрдэхгүй байгаад байгаа бас асуудлууд байна тийм ээ. Тэгэхээр энэ олон асуудлуудыг одоо манай ажлын хэсэг одоо яг энэ хуулийн одоо эрх зүйн орчинд яг ямар одоо асуудлууд энэ хууль нь өөрөө батлагдсан ч гэсэн амьдрал дээр практик дээр яг өөрөө одоо бас яг бууж ийн үгүй юу гэдэг дээр бас үнэлт өгөлт өгөөд ингээд одоо бас шаардлагатай хууль тогтоомжийг боловсронгуй болгох бас нэг том шинжилэл бол бид нар захимжих шаардлагатай байгаа. Өнөөдөр нөгөө альва асуудалд төрөөс юм уу эсвэл энэ үйлчлэгийг авахын тулд цаас бариад нөгөө байгууллагаас байгууллагын хооронд гүйдэг маш их цаг алдалтууд энэ төр байгаа. Тэгэхээр эдгээрийг одоо бид нар илүү захимжуулах, за хиймэл оюун ухаанаар одоо асуудлыг хурдан хугацаанд одоо оншилж шийддэг. Ингээд одоо гаргалгааг аль алийг одоо бухимдуулахгүйгээр одоо шийдлүүдийг гаргаж өгч чаддаг юм нөхцөл бол авчрахын төлөө энэ даатгалын одоо ажлын хэсэг маань ажиллаад одоо ингээд намрын чуулганаар бид нар шаардлагатай одоо хууль тогтоомжийг боловсронгуй болгохоор ажиллаж байгаа гэсэн.